Сайн байна уу? Намайг Сансраад гэдэг би Trapezy компани кино концептын менежер юм. Та бүхэнд попкорн бэлтгэж зориулагдсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. Попкорн хийх үр, тосон, амтлагчид, шиглэг амтлагч, даваас, мөн нэмэлт амтлагч. За энэ бол бүрэн бүрэлдэхүүнтэй шиглэг попкорн хийх амтлагч. Үр нь хоёр төрөл байдаг: mushroom, butterfly. Butterfly үр маань эрвээхэй хэлбэр шиг дэлгэцдэг учраас давстай төрлийн попкорн хийхэд илүү тохиромжтой. Mushroom үр маань мөөгөн гүлгэр бөөнхийн хэлбэртэй дэлгэцдэг учраас илүү бүрэлдэхүүнтэй чихэрлэг попкорн хийхэд илүү тохиромжтой. Попкорны үр нь хоёр төрөл байдгаас гадна үр төрлөгчүүд нь бас олон төрөл байдаг. За жишээ нь бол Оросынх, Францынх, Америкийнх. Үр нь гадна талаасаа ялгагддаггүй, бүгдээрээ адилхан бөөрийнхий шар өнгөтэй гөлгөр гадаргуутай хатуу. Үр болгоно дотроо 11-аас 13% чившил агуулдаг. Хурдан халаасны үндсэн дээр өрөнд байгаа чийг нь уур болж, уур маань задарснаар одоо бидний эздэг попкорн хийдэг. Үрний гадаргуу нь хатуу учраас 2.5-аас 3 минутын хооронд үр задарч, үрний гадаргуу хатуу байх тусмаа доторх уур хүчтэй болж тэр хүчнийхээ хэмжээгээр илүү том задардаг. Тийм болохоор үрний гадаргууг зурж гэмтээж болохгүй. Шуудаатай үрээ зөөж тээвэрлэхдээ шидэхгүй байх, нарны шууд тусгасан газар тавихгүй байх. За 3 шаардлагагүй тохиолдолд хольж хутгах хэрэггүй. Гэмтсэн үр нь цагаас өмнө задарч жижигхэн хэмжээтэй гарч ирнэ. Уутаа задлсан тохиолдолд та бүхэн нарны шууд тусгалтай газраас хол байлгаж шуудааныхаа амыг сайн баглаарай. Сайн байцгаана, намайг Ганцэл гэдэг. Би та бүхэнд одоо попкорны тос буюу маслын талаар тайлбарлая. Попкорны тосыг нарийн модны самраас гаргаж авдаг цагаан буюу бета-каротинтэй шар гэсэн хоёр төрөл байдаг. Попкорны тосны цагаан өнгөтэй тосыг жимстэй болон төрөл бүрийн өнгөтэй попкорн хийхэд ашигладаг бол шар өнгийн тосыг бол карамелтай, шоколадтай, давстай попкорн хийхэд ашигладаг юм аа. Зарим тохиолдолд нарийн модны самрын тосны оронд хямдхныг нуудаад наран цэцгийн тос болон ургамлын тос ашиглах тохиолдол гардаг. Наран цэцгийн тос болон ургамлын тос ашигласнаар хэд хэдэн муу үр дагавартай. Өндөр температурт хурдан шатаж нүд хосон хиншүү гаргадаг. Түлэгцлээрээ попкорны гашуун амттай болгодог. Попкорны битүү газар хийдэг учраас хэрвээ таны байшин галын тохиолдолд бол ойр ойрхон тохиолдол дуурах магадaltaй шүү. Нарийн модны самрын тос нь шатдаггүй учраас хиншүү гарах болон гашуун амт оруулдаг. Нарийн модны самрын тос нь бидний сайн мэдэх үнэр амтыг гаргадаг. Тиймээс хүмүүс кино театрт жинхэнэ попкорны амтыг мэдрэхээр ирдэг. Давстай попкорныг яаж хийх вэ? Давстай попкорн хийхэд энгийн хүнсний давас хэрэглэдэггүй. Тиймээс тусгай жижигэлт мунтгалсан давас хэрэг болно. Америкийн Флоко давас Оросын Корен салт гэдэг давас байдаг. За Корен салт бол ингэж харагдана. Давс болгоно цэцгийн тосны амт болон хүнсний шар будагны агуулмжтай. Нэг шуудаа үр буюу 2268 кг үр нь яг 1 сав давас 756 кг-тай 1 сав тос ордог. Чихэрлэг попкорн хийхэд тулд глазийг ашигладаг. Глаз нь Оросын болон Америкийнх гэсэн төрлүүд байдаг. Оросын глазийн давуу тал нь попкорныг түлхэгдээс хамгаалдаг. Глаз нь олон төрөл байдаг. Карамель, шоколад, энтор, гүзээлцэн, улаан бөөрөлцөн, цэнхэр бөөрөлцөн, ногоон айлан, банан зэргээр сонголтуудтай байдаг. Хүмүүсийн хамгийн их таашаад нь карамель. Карамель нь ирээсний амт, ирээсний үнэртэй байдаг. Нэг шуудаа үр буюу 2268 кг үрэнд 756 кг маск болон 14 шиг глаз топ хэрэглэдэнэ. Попкорн хийх эдгээр орц найрлагыг та ягшталтай мэдлээрэй. Тиймээс чихэрлэг попкорн хийхдээ та энгийн элсэн чихэр ашиглах байхгүй.
Попкорн хийсний дараа та тоогоо зориултын цэвэрлэгчээр цэвэрлээрэй. Тоогоо цэвэрлэхдээ цэвэрлэгч процесс нэг цагийн албаа хийгээд ус хийгээд асаа. Тоогоонд 1 литр ус хийгээд 5 минут халаа. Хөөс гарч ирэнгүүт тоогоо унтраагаад хөртлөн хүлээн. Үүний дараагаар тоогоо авч усыг асгана. Том машин дээр чихэрлэг попкорн хийхэд наалддаг учраас би танд Friend Easy-г санал болгож байна. Энэ нь аюулгүй хүнс учраас попкорны амт чанарт ямар ч нөлөө үзүүлдэг. Та энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр дараа нь тоног төхөөрөмж угаа цэвэрлэхэд хялбар байх болно. Бид та бүхэнд өнөөдөр попкорн яаж хийх тухай ярьж өглөө. Дараагийн удаа попкорны аяга мөн бусад амтлагчдын тухай ярих болно. Трапезан кино театрт мэргэжлийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компани учраас та бүхэн биднээс зөвлөгөө аваарай.